За түрүүхэн нийслэлийн эрүүгийн давзалцны шүүх хурданд ороод гарч ирлээ. За миний хувьд анх шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдалтай одоо тохирсонгүй. Ял нь одоо хүндэтсэн байна гэж гомдол гаргасан. Давзалцны шүүхээс шүүгдэгч гэмбурууга хүлээсэн, за хохирлоо төлсөн гэдэг үндслээр тухайн зүйл заагдсан одоо ялын хамгийн доод хэмжээгээр ялыг бол одоо бууруулж олгосолдоо. За миний хувьд өнөөдөр энэ гэмтрийн талаар ярих гэсэнгүү л дээ. Энэ гэмтрийг гаргасан шалтгаан нь ерөөсөө л архиталтай байхгүй. Энэ бол дэндүү харамсалтай хэрэг. Огт танихгүй хоёр хүн ялгүй зүйлээс болж маргаад нэг нь шороонд олж, нэг нь шоронд олж байгаа ийм л үйлдэл шүү дээ. Шалтгаан нь ерөөсөө л арх. Ер нь тэгээд гэрийн хэрүүл архинаас, гинтийн үхэл архинаас, оюуны хоосол архинаас, уурын мунхаг архинаас гэж үг байгаа шүү дээ. Цаашлах юм бол өвдгийн шалтгаан арх, өөдлөхийн дайсан арх, хоосрохын эхлэл арх байхгүй. Ийм учраас залуучуудаа хандаж хэлэхэд бол арх битгий угаач, за бүр болохгүй бол тохируулж хэрэглээрэй гэж хэлэх гэсэн юм аа. Тэгэхгүй бол маш олон гэмтрийн шалтгаан ерөөсөө л арх байгаа шүү.